За нэмхүү. Ман энэ хийж байгаа бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэлүүд бас өргөд гэж. Манай ерөнхийдөө хөвсгөл төсөл дээр ирж байгаа юм бол 5 багц төслөө. Энийн нэг нь болохоор зуучны мэдээллийн төвийн барилга манай. Өнөөдрийн байдлаар зуучны мэдээллийн төвийн барилга маань 67% ажлын гүйцэтгэлтэй явж байгаа. Гадна төвчл, тэгээд дотор галын будаг, тэгээд гадна цахилгааны ажил гэсэн ажлууд маань ерөнхийдөө хийгдэж явж байгаа. Дараагийн ашиглалтанд орох хугацаа нь 11 сарын 1 гэж ерөнхийдөө бол манай хоттой ажиллуулах хөшүүлэх төлбөр байна гэж байгаа тийм. Дараагийн ажил маань болохоор татцын барилга, төлбөр авах гэсэн барилга маань. Энэ нь болохоор 92%-ийн 74%-тай ерөнхийдөө бол дуусах шатанд явж байгаа. Тэгээ 29-нд болохоор маргааш буюу 29-нд комстохоор төлөвлөж байгаа. Үлдсэн 3 ажил маань болохоор мөрөн, чүчүү, жагаан даваа гэсэн 3 газар өртөнд ариун цэврийн байгууламж маань бүгдээрээ бол улсын комст хүлээлт өгсөн байгаа даа. Одоо энэ баримтчиг архивлын ажлууд болцсон байгаа даа. Тийм байна да. За энэ сайхан ажлууд. За энэ мэдээллийн төв маань хатгалчууд маань бараг бүхэн өргөдөө гэдэг шиг 800 м2 тийм том сайхан байгууламж баригдаж байгаа. Тэгээд алдарч ахлан сайд ирсэн. Алдарч ахлан сайдтай бас энэ дээр номын сан байрлуулах, мөн одоо хатгалчуудтай хөдөлгөж өгөөд хатгалчууд маань энд өөрсдөө бас үйл ажиллагаагаа байнга явуулж явах юм боломжоор бид нар хангая гэд ярьж байна. Тэгээд доктортой ажиллуулах хөгжүүлэлт төлбөр өрөөнд хийж байгаа. Ялангуяа намайг сайдаар ажиллаж байгаа хугацаанд эхлүүлсэн бүх ажлууд маань бол цаг хугацаанд багтаж явж байгаа. Тэгээд энэ бол зөвхөн зам биш. Дээрээс нэмээд энэ төлбөр хураах цэг, за энэ мэдээллийн зөв ариун цэврийн байгууламж, бохрын асуудал гээд маш олон асуудлуудыг бол энд ингээд бүрэн шийдвэрлэж явж байгаа. Тэгээд ажил бол ид дундаа явагдаж байна. За хэлсэн бол юм бүх ажлууд маань бүрэн дүрэн болж байна да. Арт түмэнтэй бас хэлсэн амссан бүхнээ биелүүлж байгаа. Нийт төвсгөлчүүдтэй цааш тааш гэсэн хийнэ. Тэгэхээр үргэлжлүүлээд. За юм байна. Хатгал дээр ажиллаж байна. Хогийн цэгийн асуудлыг бид нар бүрэн шийдчихсэн. Бохиртой холбоотой асуудлаа бүрэн шийдчихсэн. Одоо ингээд мэдээллийн төвийг ашиглалтанд оруулах ажил явж байна да. За энэ сайхан мэдээллийн төвийг ашиглалтанд оруулахар ажиллаж байгаа. Банкын ажиллагаатай болохоор алдарч ахлан сайд манаас ирсэн, алдарч ахлан сайдтай уулзсан. Хатгалынхандаа бас хариуцуулаад хатгалчууд маань эндээ бас ороод өдөр тутам үйлчлүүлдэг, ордог гардаг байгаасаа гэдэг асуудал хөндлөө. Тэгээд бас номын сангаа энэ дотор оруулах гэж ярьж байна. Бид нар Хөсгөл Булган аймагт номын санджуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээ ийм том мэдээллийн төв бас баригдаж удахгүй ашиглалтанд орохоор болж байгаа шүү гэдгийг нийт өсгөлчүүдтэй бас мэдээлье. Тэгээд хэлсэн бол хийнэ гэж хэлсэн бүх ажлууд маань биелээд явж байгаа. Тэгээд энэ ажил бол бас нэг ажил юм байгаа шүү.